Үзэгч та кино үзэж байхдаа ингэж бодож байсан уу? Үнэхээр ийм зүйл бодит амьдрал дээр болсон гэж үү? Ялангуяа манууха цувралыг үзсэн хүмүүсийн хувьд энэ асуулт нэг бус удаа төрсөн баг. Тариан талбайн дунд зогсох манууха шилэн төрхөө ашиглан эмэгтэйчүүдийг хөнөөдөг цуврал алуурч. Буруу тавигдсан гэмгүй хүмүүс үнийг олох гэж өөртөө эвдэрч байгаа мөрдөгчд. Энэ бүхэн үнэхээр цохиомл байсан уу? Эсвэл бидний харсан тэр аимшигт үйл явдлуудын цаана бодит үнэн нүгдэж байсан болов уу? Тиймээс өнөөдөр бид манууха цувралын арга яс болсон Хуасаны цуврал алгын бодит эрхийг задлан ярилцах болно. Хамгийн ихэнд нэгэн сонирхолтой асуултаас эхлэе. Яагаад энэ цувралыг манууха гэж нэрлсэн бэ? Үүний талаар аль биесны тайлбар байдаггүй. Гэхдээ Хуасаны цуврал алгатай холбоотой нэгэн бодит үг бий. Тухайн үед айдас төгшөөрт авцсан Хуасаны иргэд мөрдөгчд алуурчныг айлгаж өөрийгөө хүлээлгэж өгөөсэй гэсэндээ хэргийн газруудын ойролцоо манууха босгож байсан гэх яриа байдаг. Тэдгээр манууха дээр өөрийгөө хүлээлгэж өг, эс бөгөөс мөччин ялцарч өгнө гэж бичсэн байдаг. Мэдээж манууха цувралын уран бүтээлчид нэрээ яг үүнээс санаа авсан гэж баттай хэлэх боломжгүй. Магадгүй тэр манууха Хуасаны хэргийн үннийг 33 жилийн турш чимээгүйхэн харж зогссон гэрчийн бэлэгдэл байсан ч байж болох юм. Тэгвэл тэр үннийг нуусан Хуасанд яг юу болсон бэ? 1986 оны 9-р сарын 15 Өмнөд Солонгосын Кёнги мужийн Хуасо хотын ойролцоох тариан талбайгаас 71 настай эмэгтэй цогцос олджээ. Эмэгтэй цогцсны хөлийг иг сэлбэртэ хүлсэн байдаг нь чихүүц төрүүлдэг. Тухайн үед цагдаа нар үүнийг онцгой хэрэг гэж үзээгүй. Харамсалтай нь тэдний хинэнч энэ үйл явдал Солонгосын эрүүгийн түүхийг бүхэлд нь өөрчлөнө гэж төсөөлөөгүй юм. Ингээд анхны хэрэг үлдэгдсэн 1986 оны 9-р сарын 15-наас 1991 оны 4-р сарын 3-ны хооронд 4 жил 7 сарын хугацаанд Хуасан болон түүний ойр орчимд хэд хэдэн хүчингийн хэрэг аллах дараалан гарчээ. Хохирогчд нь бүгд эмэгтэйчүүд байсан. Тэдний нас нь 8-аас 71 хүртэл. Алуурчин хөвчлэн ганцаар явж байгаа эмэгтэйчүүдийг ажигладаг. Хүн багтаа газар хүртэл нь дагна, араас нь дайрна, гар хөлийг нь хүлнэ, амийг нь бооно. Тэгээд бэлгийн хүчирхийллүүлдээд эцэст нь хохирогчийн өөрийнх нь өмсөж явсан терко, дотуур хувцас, оймс зэргийг ашиглан боомлж хөнөөдөг. Энэ хэрэг Өмнөд Солонгосын түүхэнд ижил арга барилаар дараалсан байдлаар үйлдэгдсэн анхны томоохон цуврал алгын хэрэг болсон юм. Хэрэг улам ноцтой болох тусам мөрдөн шалгах ажиллагаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрдэг. Энэ хэрэгт нийтдээ 180 мянга гаруй цагдаа дайрлагдаж 2 сая гаруй хүн өдрийн цагаар мөрдлөг хийхэд оролцож 21 мянга гаруй сэжигтнийг шалгасан бол үүнээс 40 мянга гаруй хүний хурууны хийг авч 570 гаруй ДНХ-ийн дээж 180 гаруй өсний дээжинд шинжилгээ хийсэн байна. Эхний 5 аллах Хуасаны нэгэн жижиг бүсэд ердөө 6 км-ийн радиус дотор гарсан байдаг. Ингээд цагдаа нар 100 м тутамд 2 хүнтэй эргүүл гарган ажиллажээ. Зарим нь тариан талбайд хонож, зарим нь уулын билээр эргүүлд гарч, зарим нь энгийн иргэдийн дүрээр сэжигтэй хүмүүсийг ажиглаж байсан гэдэг. Хуасанд удалгүй нэгэн цуурхал тархаж эхэлсэн. Алуурчин бороотой өдрүүдийг сонгодог, улаан хувцастай эмэгтэйчүүдийг онилдог. Энэ мэдээлэл үнэн эсэх нь тодорхойгүй байсан ч тухайн үед хүмүүс үүнд итгэж эхэлжээ. Тиймээс мөрдлөгийн их үед эмэгтэй цагдаа нарт улаан хувцас өмсгөж алуурчныг өрхөнд оруулах ажиллагаа хүртэл явуулж исэн гэдэг. Гэвч үр дүн гараагүй юм. Харин манууха цувралыг үзсэн хүмүүс энэ бүхнийг анзаарсан байх. Бодит хэрэг дээр алуурч улаан хувцастай эмэгтэйчүүдийг онилдог гэх яриа тархаж байсан бол манууха дээр алуурчин шилэн теркотой эмэгтэйчүүдийг сонгож байсан. Өнөөдрийн бидний мэдэх ДНХ технологи профайлинг гэмт хэрэгтний зан үйлийн шинжилгээ тэр үед байгаагүй. 1980-ад оны Солонгост мөрдөн шалгах ажиллагаа огтур байсан. Тэр үед эрүүдэн байцаалт түгээмэл мэдүүлгийг хамгийн хүчтэй нотлох баримт гэж үздэг байсан үе. Тиймээс мөрдөгчд үннээс илүүтэй хэнийг нэг хэрэгтэн болгох дарамтанд оруулах нь илбэг байсан юм. Үүний улмаас олон гэмгүй хүн сэжигтэн болж олон хүний амьдрал оронгоороо иргэсэн юм. Үүнийг тухайн үед сэжигтнэр татагдаад суллагдсан ч амиа орсон 5 хүний үйлдэлээс харж болно. Хэрэгтэн Б бүлгийн цустай эрэгтэй байх магадaltaй гэсэн дүгнэлт байв. Гэвч олон хүний мэддэггүй нэгэн баримт бий. Хэргийн газруудаас олдсон үрийн шингэн биологийн уулмөрийг тухайн үеийн технологиор шинжилэхэд зөвхөн Б бүлгийн цус илрээгүй. Харин A, B, AB тэг бүлэг буюу 4 бүлгийн цусны бүлэг бүгд тогтоогдож байсан гэдэг. Тэгээд тэдгээрээс хамгийн олон давтамжтай гарсан нь Б бүлгийн шинж байсан тул мөрдөгчд хэрэгтэнг Б бүлгийн цустай байх магадaltaй гэж үзжээ.
Мөн бодит хэрэг алуушны дурсамж кино Манууха цуврал 3-т давхцдаг бас нэгэн жижиг хэрнээ мартагдашгүй деталь бий. Хуасаны цуврал алуушны гараас амьд үлдэж чадсан нэгэн хохирогч мөрдөгчдөд хэрхний талаар мэдүүлэг өгөхдөө түүний гар яг эмэгтэй хүний шиг зөөлхөн байсан хэмээн ярьдаг. Хачирхалтай нь энэ өгүүлбэр хожим 2003 оны алуушны дурсамж кинонд Манууха цувралдаж бараг тэр чигээрээ тусгагдсан байдаг. Цуврал алгын талаар яриа гарахад хүмүүс ихэвчлэн хэрэгтэн рүү анхаарлаа хандуулдаг. Тэр хэн байсан бэ? Яагаад ийм зүйл хийсэн юм бол яаж баригдсан бэ? Гэхдээ энэ хэргийн хамгийн чухал хүмүүс бол алуурчин биш, харин түүний араас үлдсэн хүмүүс юм. Тэднийг Манууха цуврал дээр хэр ойртуулж дүрсэлсэн талаар ярилцгаая. Нэгдүгээр хохирогч 1986 оны 9 сарын 15 71 настай эмэгтэйн цогцос тариан талбайн ойролцоо олджээ. Хинч энэ цуврал бол алхахын эхлэл гэж төсөөлөгүй. Манууха цуврал дээр энэ хохирогчийг шууд дурсалдаггүй. Гэхдээ тариан талбай, хөдөөгийн нам гүм уур амьсгал яг энэ айцыг санагдуулна. Хоёр дахь хохирогч 1986 оны 10 дугаар сарын 25 настай эмэгтэй ажил тараад гэртээ харих замдаа алга болсон. Тэр шөнө бороо орж байсан гэдэг. Хожим цогцыг олоход цээжин хэсэгт нь олон удаа хурц үзүүртэй зүйлээр сийдсэн байжээ. Энэ хэсэг Манууха цуврал дээрх Минжин охины цээжийг цаасны хутгаар сийдсэн хэсгийг санагдуулдаг. 3 дахь хохирогч 1986 оны 12 дугаар сарын 12 35 настай эмэгтэй автобуснаас буугаад гэрлүүг алхаж яваад ор сургаггүй алга болсон. Түүний цогцыг 4 сарын дараа олсон байдаг. Гэрээс нь ердөө 50 метрийн зайнаас. Хохирогчийн цогцос 4 сар тэнд байсан учраас танигдахын аргагүй болсон байдаг. Манууха цуврал дээр ээждээ дулаан утас авч өгөхөөр гараад эргэж ирээгүй Чүэнсүүгийн цогцос удасны дараа олддог хэсэг бий. Тэр хэсэг энэ хэргийг санагдуулна. 4 дахь хохирогч 1986 оны 12 дугаар сарын 14 25 настай эмэгтэй алга болсон бөгөөд 7 хоногийн дараа тариан талбайгаас олджээ. Энэ хэрэг өмнөхөөс илүү хэрцгий байсан. Учир нь түүнийг барьж авсан шүүхрээр нь хүчирхийлсэн тогтоогдсон байдаг. 5 дахь хохирогч 1987 оны 1-р сарын 7 19 настай бүсгүй автобуснаас буугаад гэртээ харих замдаа мөн алга болсон. Маргааш нь түүнийг тариан талбайгаас олжээ. Ингээд 5 дахь хэргийн дараа л цагдаа нар энэ бүхэн тус тустай хэрэг биш, нэг хүн, нэг арга барил, нэг алуурчин гэж үзсэн. Тэгээд тэр үеэс Өмнөд Солонгосын хамгийн шилдэг мөрдөгчд Хуасонд цугларч эхэлжээ. Харин аллаг үүгээр дуусаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хохирогчдын тоо нэмэгцээр байв. 6 дахь хохирогч 1987 оны 5 дугаар сарын 12 29 настай гэрээ эзэгтэй. Алга болсноос хойш 7 хоногийн дараа уулан дээрх булшны ойролцоогоос түүнийг олдог. Манууха цуврал дээр уулан дээр хийж охины цогцыг эрен хах ажиллагаа явуулахад хадны араас нэг эмэгтэй цогцос олддог хэсэг бий. Тэр дүр зураг үнэтэй тун тустай. 7 дахь хохирогч 1988 оны 9-р сарын 7 54 настай эмэгтэй ор сургаггүй алга болжээ. Түүний цогцыг уулнаас мөн олсон байна. Задлан шинжилгээгээр түүний бэлэг эргэтэн дотроос тоорын хэсэг ясалцсан гэдэг. Энэ хэрэг Манууха цуврал дээрх Минжигийн хэргийг мөн санагдуулдаг. Учир нь Минжигийн бэлэг эргэтнээс чихрийн цаас олддог. 8 дахь хохирогч 1988 оны 9-р сарын 16 13 настай охин ээж нь өглөө сэрээхээр ороход охин амиа алдсан байжээ. Энэ бол Хуасаны хэргийн хамгийн цочирдсан аллагуудын нэг болсон. Учир нь өмнөх бүх хохирогч гадаа халдлагад өртсөн бол энэ удаа алуурчин гэрт нь нэвтэрч орсон байв. Манууха цуврал дээр энэ хэсэг бараг яг тэр чигээрээ дүрслэгддэг. Мөн энэ хэрэг улмаас эм сугмаан буруутгагддаг. Харин бодит амьдрал дээр өөр нэгэн залуугийн амьдрал сүрсэн байдаг. 9 дахь хохирогч 1990 оны 11-р сарын 15 сургаг алга болсон сурагч охины цогцос уулнаас олджээ. 10 дахь хохирогч 1991 оны 4-р сар 69 настай эмэгтэй цогцос олдсон байна. Түүнийг өмнөх хэрэгүүдийн ижил арга барилаар хөнөөсөн бөгөөд өтрэнээс нь оймсолджээ. Энэ хэрэг 2019 онд ДНК-ийн шинжилгээгээр Ли Чүнжэтэй холбогдсон байдаг. Тэр бол Хуасаны цуврал алгын сүүлчийн хохирогч. Үүнээс хойш Хуасонд ижил төрлийн хэрэг дахин гараагүй. (2019 онд шинэ ДНХ технологийн тусламжтайгаар хуучин нотлох баримтуудыг дахин шинжилж эхэлсэн юм. Тэгээд мөрдөгчд нэгэн хүнтэй нүр тулжээ. Тэр бол Ли Чүнжэ. Ли Чүнжэ гэгч эдгээр 10 хэрэгээс гадна Чонжу хотод үйлдсэн 4 аллагаач хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тэр дөрвөн хэргийн донд хамгийн хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн нь 8 настай охины хэрэг байдаг. Манууха цувралыг үзсэн үзэгчдийн хувьд энэ хэрэг нэгэн дүрийг санагдуулах ёстой. Тэр бол цогцон эцэстээ олдоогүй 8 настай Хижи охины дүр. Мэдээж уран бүтээлчид Хижиний дүрийг яг энэ хохирогчоос сэтүүлсэн гэж аль биесээр тайлбарлаагүй. Магадгүй энэ нь зүгээр нэг давхцал байж болох юм. Эсвэл манууха бодит амьдрал дээрх олон хохирогчийн өвдөлтийг нэг дүрд шингээсэн байж мэдэх юм. Тийм учраас Хижиний дүр үзэгчдийн сэтгэлд хамгийн хүчтэй үлдсэн дүрүүдийн нэг болсон байх. Ли Чүнжээг нийтдээ 15 хүн амны хэрэг, 30 гаруй хүчингийн хэрэг, хүчингийн орлогооттой холбоотой гэж үздэг. Түүний хүлээн зөвшөөрсөн 15 аллагыг задлбал 10 нь Хвасан орчимд, 4 нь Чонжууд, харин үлдсэн нэг нь 1994 онд эхнэрийнхээ төрсөн дүү хүчирхийлж хөнөөсөн хэрэг багтана. Өнөөдөр тэр ганцхан энэ хэргийнхээ төлөө бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа юм. 9 удаагийн байцаалтын үеэр Ли Чүнжээ зөвхөн тийм бие хийсэн гэж хэлээгүй. Харин зөвхөн жинхэнэ хэрэгтэн л мэдэх нарийн ширийн зүйлсийг нэг-нэгээр нь детальчлан ярьж эхэлжээ. Алуурчин тухайн өдрийн цаг агаарыг, хохирогч ямар хувцастай байсныг, хаанаас дайрснаа, хэрэг үлдэхдээ ашигласан эд зүйлсийг, цогцыг хэрхэн үлдээснээ хүртэл санаж байв. Тэрч бүхэл зарим хохирогчийн гар хөлийг хэрхэн хүлснээ, бүр цаашлаад зангилааг нь ямар хэлбэрээр уяснаа хүртэл ярьсан байдаг. Ли Чүнжээ гэж хэмбэ. Ли Чүнжээ нь 1963 оны 1-р сарын 31-нд Кёнги мужийн Хвасан хотод төржээ. Өөрөөр хэлбэл түүний аллах үлдэж байсан тэр газар бол өөрийнх нь төрж өссөн нутаг байсан гэсэн үг. Ээжийнх нь ярьснаар Ли Чүнжээ сайн боловсралтай, бусадтай эвтэй харилцдаг хүүхэд байжээ. Дуу цөөдөө даруухан олон анхаарал татдаггүй. Хуршүүдийн хувьд тэр зүгээр жирийн нэгэн байв. Түүний бага наснд нэгэн эмгэнэлт явдал тохиолдсон. Ли Чүнжээгийн дүү усан живж амиа алджээ. Энэ үйл явдал түүнд гүн сэтгэлийн шарх үлдээсэн байх магадaltaй гэж зарим судлаачид үздэг. Гэхдээ энэ нь түүнийг алуурчин болгосон уу? Үгүй юу? Үүнийг хинч баттай хэлж чаддаггүй. Залуу наснда Ли Чүнжээ цэрэгт алба хаасан байна. Тэр танк жолооддог байсан гэдэг. Хожим түүнтэй уулзсан профайлруудын хийснээр Ли Чүнжээ энэ тухай өөрөөрөө бахархсан өнгөөр ярьдаг байсан гин. Харин цэргээс халагдсны дараа тэр дахин Хвасонд буцаж ирж тэгээд аимшиг эхэлсэн юм. Ли Чүнжээтэй уулзсан профайлруудын үзснээр тэр бусдын өвдөлтийг ойлгох чадвар маш сул хүн байжээ. Өөрийгөө төв болгож сэтгэдэг, өрөвдөх сэтгэл багтай, түүнийг психопат шинжтэй гэж дүгнсэн байдаг. Манууха цуврал дээр эм сугмаан гих дүр гардаг. Тэр буруутгагддаг, эрүүдэн байцаагддаг, нийгмийн золиос болдог. Харин энэ дүрийн ард бодит хүн байсан. Түүний нэрийг Юн Сонё гэдэг. 1989 онд 22 настай Юн Сонёг гэртээ амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Тэр хэрэгээ хүлээсэн. Гэхдээ хожим тэр мэдүүлгээ эрүүдэн байцаалтын улмаас өгсөн гэж мэдэгдсэн байдаг. Тэрээр бүх насаараа хорих ял авч эцэстээ 20 жилийг шоронд өнгөрөөжээ. 1989 оноос 2009 он хүртэл гэхээр Юн Сонё яг эд залуу насаа шоронгийн цаана өнгөрөөсөн юм. Харин 2019 онд Ли Чүнжээ байцаалтын үеэр тэр хэргийг ч гэсэн би үлдсэн гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр тухайн үед болсон хэргийн үйл явц өрөөнд байсан бүх деталийг ярьсан байдаг. Үүний дараа Юн Сонё дахин шүүхэд хандаж тэгээд 2020 онд цагаатгагдсан юм. Хвасаны хэрэг зөвхөн бодит амьдралыг өөрчлөөгүй. Энэ хэрэг Солонгосын кино урлагтчгүй мөр үлдээсэн юм. 2003 онд Бон Жунхо нэгэн кино бүтээдэг. Тэр киноны нэрийг Алуурчны дурсамж гэдэг. Бодит хэрэгээс сэтүүлсэн хамгийн алдартай уран бүтээл. Үүнээс гадна Хвасаны хэрэгээс сэтүүлсэн бидний сайн мэдэх Сигнал, Түнэл, Такси драйвер зэрэг 10-аад уран бүтээл бий. Харин 2026 оны 5 сард Манууха цуврал үзэгчдийн хүртэл болсон. Тэгвэл одоо Манууха болоод Алуурчны дурсамж гэсэн эдгээр хоёр уран бүтээл хоорондоо хэр төстэй байсныг задлан ярилцгаая. 2003 онд найруулагч Бон Жунхо Алуурчны дурсамж киног бүтээсэн. Тухайн үед жинхэнэ алуурчин хэн болохыг хэн ч мэдээгүй байлаа.
Харин 2026 онд Инасовгийн Мануха зурвал үзэгчдийн хүртэл болсон. Энэ үед Ли Чүнжээ хэдийн илэрчгсэн байсан. Тиймээс эдгээр хоёр уран бүтээл бол нэг их сурвалжаас төрсөн ч өөр асуултыг тавьдаг. Сонирхолтой нь Хваасаны хэрэгээс сэтгүүлсэн 2 цаг үеийн эдгээр бүтээлүүдэд хоёуланд нь Мануха онцгой байдлаар дүрслэгддэг. Алуурчны дурсамж кинонд тариан талбайд зогсох Мануха хэд хэд удаа гарч тухайн нутгийг бүрхсэн айдас эзгүүрлийг илэрхийлдэг. Харин Мануха цувралд Мануха нь бүр киноны нэр болж үйл явдлын гол бэлэгдэл болон гардаг. Ингээд дээр хоёр уран бүтээлийн гол дүр болох мөрдөгчдийн талаар эхлээд ярив. Ихэнх хүмүүс Кантэжүүгийн дүрийг Пактуманы дүртэй хамгийн адилхан гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд Кантэжүү мөрдөгч Пактуманаас илүү Соти мөрдөгчтэй ойр дүр шиг санагдсан. Тэд хоёулаа Сөүлээс ирдэг. Тэд хоёулаа нотлох баримтад тулгуурлан мөрлөг хийхийг хүсдэг. Тэд хоёулаа эрүүдэн байцаалт хүчээр хэрэг хүлээлгэх аргыг шүүмжилдэг. Үнийг олохын тулд тогтсон системтэй хүртэл зөрчилдөхөөс буцдаггүй хүмүүс. Гэхдээ сонирхолтой нь Мануха зурлын нэгэн дүрслэл Алуурчны дурсамж киноны хамгийн алдартай хэсгийг бараг тэр чигээр нь санагдуулна. Алуурчны дурсамж киноны эхэнд Пактуман тариан талбайд иргэдэх шууд руу тонгойж эмэгтэй цогцыг анхоолж хардаг хэсэг. Харин Мануха зурвалд Кантэжүү Чонжууд шилжин оцсныхаа дараа тариан талбай хажуугийн шууд руу тонгойж бас нэгэн цогцтой нүүр тулдаг хэсэг. Кантэжүү бол зан чанарын хувьд Соти юунтэй илүү ойр дүр. Харин түүний туулж байгаа зарим мөчүүд нь Пактуманы үлдээсэн шарах дурсамжийг давтан сануулж байгаа мэт санагдсан юм. Тэгвэл Пактуман хинтээ хамгийн төстэй вэ? Миний бодлоор Мануха дээр Пактуман шиг дүр ганцаараа байгаагүй. Харин тухайн үеийн мөрдөн шалгах тогтолцооны сул тал, арга барил нь хэд хэдэн дүрт хуваагдсан шингэсэн мэт санагдсан. Пактуман алуурчны нүд рүү хараад л мэддэг. Тэр зүн совиндоо итгэдэг, шинжлэх ухааны нотлохоноос илүү өөрийн мэдрэмжийг чухалчилдаг. Сэжигтүүдийг эрүүдэн байцаадаг, түргэн дүгнэлт хийдэг, хэргийг аль болох хурдан хаахыг хүсдэг. Тэр бол тухайн үеийн мөрдөн шалгах тогтолцооны нүүр царай байсан юм. Харин Мануха дээр энэ бүхэн нэг хүний дотор биш, олон дүрт хуваагдсан оршсон юм шиг санагдсан. Ча прокурорын хувьд үр дүнд тэмүүлэх хандлагатай, дуу мөрдөгчийн хувьд хүч түрэнгийн арга хэрэгэлдэг. Харин жам мөрдөгчийн сэтгэл хөдлөл дарамтад авсан шийдвэрүүд эдгээрийг нийлүүлбэл бид Пактуманыг бүтэн харж чадна. Асуудал нь ганцхан хүний дотор байгаагүй. Харин тэр үеийн бүхэл бүтэн тогтолцоонд байсан. Алуурчны дурсамж кинонд Бик Кванхо оюуны хөгжлийн бэрхшээлтэй өөрийгөө бүрэн хамгаалж чаддаггүй, зодуулж, дарамталж, худал мэдүүлэг өгдөг. Тэр бол тухайн үеийн тогтолцооны хамгийн эмзэг золиосуудын нэг. Гэвч киноны төгсгөлд тэр мөрдөгчдөд би тэр хүнийг харсан хэмээн хэлдэг. Үнийг мэдэж байсан цорын ганц хүн нь магадгүй тэр байсан. Гэвч тэр үнийг бүрэн хэлж амжилгүй, эцэст нь галт тэргэн дайруулж амиа алддаг. Харин Мануха цувралд түүнтэй төстэй дүр бол И Сонжин. Тэр Тэрконд дуртай, гаднаасаа сэжигтэй мэт харагддаг. Хүмүүсийн хардлагыг амархан төрүүлдэг. Гэвч үнэн хэрэгтээ гэм зэмгүй нэгэн байсан. Мөн И Гэбом. Тэр сэжигтнэр байцаагдаж байхдаа мөрдөгч цагдаа нарын дарамт шахалтанд орж хэрэг хүлээдэг. Гэвч өөр сэжигтэн гарч ирснээр суллагдана. Харамсалтай нь тэр мөрдөн байцаалтын үеэр амссан хүчирхийлэл зодуурыг даалгүй амиа алддаг. Сонирхолтой нь тэрч бас алуурчны хэн болохыг мэдэж байсан. И Сонжиныг харахад Бик Кванхо санаанд орно. Харин Гэбомын дүрийг харахад Бик Кванхогийн хувь заяаны төгсгөлийг харуулсан мэт санагддаг. Магадгүй эдгээр дүрүүдээр уран бүтээлчид тухайн үед хэлмэгдэж, буруутгагдаж, амьдрал нь сүрс олон хүнийг төлөөлүүлсэн ч байж болно. Эдгээр хоёр уран бүтээлийн хамгийн том ялгаа нь юу вэ? Алуурчны дурсамж киноны гол дүр бол мөрдөгчд. Тухайн цаг үеийн мөрдөн шалгалтын эмгэнэлийг өгүүлдэг бол Мануха цувралд тэр хэргийн эхлэлээс бодит хэрэгтэн тогтоогдсон хүртэлх бүх түүхийг хамарсан илүү өргөн цар хүрээтэй бүтээл гэж хэлж болно. Хваасаны хэрэг Өмнөд Солонгост асар том сургамжлсан. Энэ хэрэгээс хойш ДНХ шинжилгээ өргөн хэрэглээнд нэвтэрч, профайлингийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, эрүүдэн байцаалтын талаарх шүүмжлэл нэмэгдэж, мөрдөн шалгах ажиллагаанд шинжлэх ухааны аргачлал түлхүү нэвтрэх болсон юм. Мөн 2015 онд Бүгд найрамдах Солонгос улс хүн амны хэргийн хөөн хилцэх хугацааг бүрэн халсан байдаг. Үзэгч танаас энэ дугаарыг ихэнд нэг асуулт асуусан. Мануха дээр гарсан зүйлс үнэхээр болсон гэж үү? Хариулт нь тийм. Зарим зүйл яг тэр чигээрээ, зарим зүйл өөрчлөгдөн дүрслэгдсэн. Зарим зүйл хид хідэн бодит хүний түүхийг нэгдүр чингээсэн. Гэхдээ тэдгээрийн цаанд байсан айдас, өвдөлт, харамсал, хилмигдүүлэлт тэнд бүгд бодит байсан юм.
Тийм болохоор манайхаа бол зүгээр нэг цуврал алуурчны тухай, трейлер биш. Үнийг хайсан мөрдөгчдийн тухай, буруугаар шийтгэгдсэн хүмүүсийн тухай, хайртай хүнээ алдсан гэр бүлийн тухай, мөн үнийг олоход зарцуулсан 33 жилийн тухай түүх юм. Өнөөдөр бид манайхаа цувралын цаана байсан бодит түүхийг хамтдаа эргэн ярилцлаа. Бодит хэрэгээс сэтүүлсэн энэхүү уран бүтээлийг хэд товчхон тайлбарлаад өнгөрөх нь миний хувьд харамсалтай санагдсан учраас анги тус бүрийг задлан мөн энэхүү тусгай дугаарыг бэлтгэрлээ. Үзэгч та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн шинэ цувралаар эрг уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.